малын иддэг өвсний одоо бүтц маш их алдагдсан. Ургамлын бүтц алдагдуулж байгаа нь бас нэг талдаа. Ямаа хоньны одоо бүтц юм байдал алдагдсан. Одоо сая 90 он болтлоо нэгдэл байхад 100 хонь дотор 10 ямаа байдаг байлаа. 1000 хонь дотор бол 100 ямаа л байдаг. Өнөөдөр 500 хонь дотор 800 мянга ямаа байна. Ямаа гэдэг бол өвсний үр гараад яхад нь үрийг нь түүгээд бичдэг. Тэгэхээр тэр үр унаагүй газарт бол тэр цэцгнээ тэр сайхан нарийн ургамал ургахгүй гэсэн. Хялгана. Тэгээд нэг хэдэн одоо борог өвс. Өнөө нэг 10 хүрэхгүй төрлийн борог өвс гаргаад шүү дээ. Нөгөө 20-с 40 төрлийн өвс маань байхгүй болсон юм дээ бол. Цэцгэнд садаагүй мал махалдаггүй юм аа. Одоо өнөөдөр малын мах ерөөсөө нэлдээ ер нь ихэнхэнд өөх болсон. Та бүхэн анзаарж байгаа. Энэ үл ерөөсөө махан тарга авахгүй байгаа чинь. Махан тарга авахгүй байх гэдэг маань цэцгэнд садаагүй мал махан тарга авдаггүй юм аа. Тэгэхээр бид одоо байгалаа хамгаалъя, хайрлая. Энэ малтайгаа бай гэж байгаа бол энэ ан амьтантайгаа бай л гэж байгаа. Энэ уул устайгаа бай л гэж байгаа бол хүүхдийн одоо энэ хишээлийн одоо хөтөлбөр гэдэг юм уу? Хишээлд хүртэл одоо оруулж зааж өгье. Замдаа том болоод ингээд ярих биш. Багаас нь одоо хүүхдэд сургая. Унган байгалаа хайрлан хамгаалъя. Дорнод аймгийн прокурорын газар.